Оройтой хоолойд давтаа морил. Зохиолыг бичсэн хард бэлгүү. Дуу оруулсан цодхүү. 11 сүнс. Болсон явдлаас сэдвлээ. Зуны тунцаар наадмын дараах үе байлаа. Найр хавтгаарах эд үе эхэллээ. Уугийг их 30 гарч яваа залуу 3 найзаагаа дагуулan өөрийн өсөж төрсөн нутгаа үзүүлэнгээ аялаж явна. Энэ юм. Уугийн нутагтаа ирээд айлаас айл руу тэм чором эмч өсний найр хэмээсээр хэд хоног хэсэж явлаа. Бараг л дадал болох шахсан дараачин найрнаас даялаад шүлний юм аваараа гэсэн хөдөө байх үеэлэнх рүүгээ жолоод татжээ. Өд хивэж нар жаргаж байхдаа зэрэгцэн хөдөлсөн хэд орой болгоод замаас салж бидний хилдгээр шорон замаар орон манаргаж гарав. Бүрэнхийн үед нэгэн давааг даваад уугийн машина зогсоолоо. Хажууд нь суух Огийг их залуу яасан бэ өгшөө? Ирч гисэн үү? Гэхэд үгүй. Ог минь өгшөө. Гараад ирдэ. Та нарыг харин хөнгөрч авах байх гэж бодод. Тэгээч уусан юм гарчихлаа. Нэг юм тойруулъя. Гэхдээ ч бидэд ойрцсон л байл та. Хэмээгээд алсад харагдах хайрхан ууд гонигтай харлаа. Огэ. За. Тэгвэл манайхан гарчмаар харцгаая гэж хэлээд машинаас гарлаа. Тэнгэрт сарны ялтааж бүлээн салхи аажуухан үлээж байлаа. Уугийн хонгор Огийг их 2 найзаа дагуулan гараад машиныхаа араас аяны ганц юм задлан ярилцсан суулаа. Түүний ийм зогсох болсон нь шалтгаантай. Удахгүй нутгийнхны хилдгээр гүйдэлтэй юмтай гих газар руу орхоос өмнө зориг чангалан галан хүзүүтийг зооглож байгаа хэрэг юм. Энэ тухайгаа ч нөхөддөө хэлсэнгүй. Үгүй хэлээд ч яах вэ гэж боцсон хэрэгэлтэй. Машин дундах найзыг нь нэмхээ гих. Өмнө орсон хайлдаа хатуу юмыг нэлээд тогшсон учраас ийм машинд ганцаараа унтаж үлджээ. Залуус ч нэлээд халж эртгэн үеэлэх рүү төгөх гэж яаран хөдөллөө. Өндөр жалга гих газар ирэх үед уугийн хөгжмөө толтлон чангалан тэрхүү газрыг машины хурд мэдэн гэтлэж байлаа. Санааг нь дагаад ч юм уу эйгүү газар яваад ч тэрв. Хажууд нь юм дагаад байгаа юм шиг нүднийх нь үзүрт юмс тоороод байлаа. Тэр зогсон талд хараад урт амьсгаа авав. Огийн өндийн хараад яасан бэ өгшөө? Юу болсон? Гэхэд яагач вэ? Харин миний чин давсаг яг хагарлаа. Хальт би засаад тамхилчхад хөдлөе. Гэхэд ард суудлаас өнөө босож өгөхгүй байсан нэмхээ дуу гарган. Йоо. Үглээ. Хаана явсан бэ? Гэхэд хажууд нь суух хонгор яажлангүй. Гү чамаг айлын ихнэр хоргоогоод байхаар чинь хөөгдөд явж байна. Гэхэд за чи битгэн манайраа тоглоод бай. Яа амцангаж өглөө. Гэд урдаа байх уснаас гүд хэлхэн залгиж аваад хонгорыг дагуулan гарлаа. Нэмхээ газар харан бие засах зураа. Толгоогоо нэг өндөлгөн харснаа. Нүүрэндээ баг зэрэг Мишель тодруулангаа. Гүй нэрээ мөр харжихад мөр штий. Хөлсөгтэй мөр дандаа. Хүн тууж яваа хэрэгтэй. Хэмэв. Хонгор нүдэ нэг онилгон харснаа. Өмсгөө баг зэрэг атилгаад. Гүй чи хөгшөө бас жолоогүй мөр шиг басан шүү. Юу мор мал, юу ч харагдахгүй байхад гэж зантчихна. Тэдний хин хинэн ч
Ууг яраг тоосон ч үгүй. Машинтаа сун үргэлжлүүлэн давхсаар. Уугийн нэгэн мотор баримж аваад замгүй салав. Тэр үнэхээр л энэ нутагт төрж өссөн учраас газар усны байрлалыг андахгүй нь ойлгомжтой билээ. Гэтэл ардхан талд нь буун дуу тасхийн дугуйр. Бүгд зочин Оги. Гэ юу вэ? Бид нар лөө буудаад байгаа юм биш үсттэй. За арай үгүй л үтэй. Гэ бид нар чи сая замаас олоод нэг удааг үсттэй. Гэ ойрхон айл байх учиргүй дээ. Гэ тэгэд сая харахгүй буунд гарсан бицтэй. Гэ мэдхгүй яг мөн үү? Гэ буунд бол их л чанга дуутай буу энэ та. Энд ярилцаж байхад дахиад хоёр ч удаа буунд яг хажууд нь буудаад байгаа юм шиг дуурав. Дөрвөлөө машинасаа огол харин гарan газар хэвтээд ажиглав. Тэд үнэхээр айхас чарахгүй юм. Хонгор машины жолоочийн хаалгыг онгойлгон суугаад бусдыгаа суу гэсээр давхиж гарав. Тэд үнэхээр их айжээ. Зам нөлөө өнгөрөхөд уугч газрын баримжаа алдаж өөрөө жолоодоогүй учраас хаанд яваагаа мэдэхгүй төөрхөн тэр. Оги. Гүй. Сая ямар новшин буу бариад буудаад яваад байдаг гэнэ. Оги, танаа үеийн холоо хортхон очиж амрах минь. Гүй юу л болоо тань. Гэхэд өгшөө мань чин төөрчлөө. Ядаж хаашаа явж байгаа газрын баримж алга. Гэхэд Огийн нүдэ нэг том болгон Оги руу хараад түүний ууралсан царайг харна. За, миний өгшин битгий уралдаа төөрдгөх юм байх уу? Бид замаас гараад нэг удаагүй юм чинь удахгүй замдаа нийлж хөөлгөө дээ. Тэмдээ өөр хаярах зам болж хөөлгөө. Харин намар эсрэнтэй жаахан жинтгэнтэй. Тэгэлгүй яах вэ? За тайвшир минь өгш. Гэхдээ сайн буунд яасаа ойрхон сонсогдов. Хамаг шарвас басгачлаа. Гэ магадгүй төөрсөн хүн байна гэж баймаргүй юм да. Ингээд бид нар чинь засмалаас гараад нэг удаагүй үсттэй. Эсвэл ямар нэгэн тусламж хэрэг болсон хүн байсан юм болов уу? Гэт тэглээгээд 3 удаа буутан гэж үтэ юу ах вэ тийм ээ? Хэмээн хэлэхэд бүгд бодлогошрон бодол болон өгдөггүй явцгаа. Тэд хажуухан явсаар уугийн нэрээ юм буу шидэм дуурдаг байна. Дими айсан юм биш үсттэй. Хөрн эргээд очдог байж үг их зэрэгээ бодож явтал бүх хүмүүсийн бодлыг таслан нэмхэ угсахын чанга дугаар. Хөөе, сайн харуу. Морд явж байна. Төрөний дарсан морд мөн дөө. Та нар харж гинөө? Гэхэд хин ч харахгүй байлаа. Хонгор түүнийг согтуу солирч байна да гэж бодсноо. Өдийн уусан айраг одоо үйлчлээд байж байна гэж юу байх вэ гэж бодоод нэмхэр зантчихна. Ямар өмнө ч морд юу ч байхгүй штэ. Төрөөнөөс хойш мор гэдэл илэрээд ах юм чи. Чи наа дууж итгэж жоохон татахгүй бол солиорч явах шиг байна да. Гэхэд нэмхээ. Гүй нэрээ тэрийг харалтаа гэж занх руу захад хонгор уурандаа машина зогсоонд нэмхийг зандан авч хараал урсган ноцолдож эхэллээ. Ууги тэр хоёрыг болиулаад хонгорыг ард суудал дээр Огитоос олгаад машина өөрөө барив. Моторын хөнгөнөх дуунаас өөр зүйлгүй ам гүм машинд ноёлоо. Төд удалгүй машиныхын бензин дууссан зогсов. Уугийн гар нь хараал урсгаж байх хооронд хажууд нь зогсох Оги ганц гэр олж харлаа. Ашгүй минь тэр айл байна гэж хуруугаар заалаа. Тэд айлынхаа янчахгүй ирсэн тул бүгд л баярлан гүөх шахам явлаа. Тэртээ алсад тосох машины гэрэл унтрахад нэмхээ. Габи хилээ үсттэй. Төрөний миний харсан морд хөлстэй тоогдож яв юм шиг харагдсан. Хүн туулж явж байсан байж таараа. Тэгээд тэр хүн нь машины гэрлийг унтраачлаа. Бодвол энэ гэр эзэн байх та. Окей. Машин гэрлж яах вэ? Чи наад морд гэхээ одоо бол.
хүн амтаа уурлуулад яваад байх юм. Айлын чиг гарсан учиртай. Очиж байгаад учрыг мэдээ. Одоо дуугаа араас дагаад яв. Гэд ширв татулан явлаа. Нэмхэж үг дуурсангүй араас нь даглаа. Тэд яваад лөөч. Их л хоол алгачих шиг боллоо. Огийн сая нэг харанхуйн дундаас цагаан гэрийг хараад баярлана. Тэд гэрт ойртон очиод "Хон байна уу? Би төөрчхөд явнаа" гэхэд дотроос хинч дуурсангүй. Хаалгыг нь догшиж зогссноо нэг нь эхлээд орохоор болж уугийн хаалга нэг орвол жижигхэн гэр байх ба хойморт нь дунд зэргийн насны туранхай бор ир түүн рүү шийдэмгий харсан сууж байлаа. Түүний гар баг зэрэг жичирч байгаа харагдав. "Окей. За та сайн байна уу? Сайхан амарчиж байна уу? Бид замын улс байгаамаа. Төөрчгöd явна" гэхэд өнөөхөр мэндийн зөрөөгөө уурсан. Бас тэгэндээ төөрчгсөн бицтэй. Би олон юм үзсэн толгой. Та 11-ээс айхгүй шүү гэж зандчиж гарлаа. Уугийн учрыг нээсэ ойлгоо. Үгүй та чинь юу яриад байна? Би дөрүлээ яваа. Юу 11 вэ? Үгүй арай та чинь нөгөө галзуу солиотой хүн юм биш эцтэй гэж үгээ хэлж дуусаагүй байхад өнөөхөр бэлтчихсэн байсан сумтай буугаараа уугийг чиглүүлэн тасхин бодож орхив. Уугийч газар пэтхийн унахад боссон чимээнээр нь яаран гэрт ороход эхлээд Огийг, дараа нь гэрээс гарах үед нэмхийг, дараа нь хонгорыг бодов. Уугийн арай ятан бие дан сонсоход нэрэл 11 удаа буунд дугарчээ. Намрын алтан шаргалнаар гэгээ татуулан үүр хаяарахад 4 найзыг 7 морьтой хүн тойрон зогсож байлаа. Тэд дахин 4 морь авчирч өгөөд мортхыг хэлэхэд Огийн инээмсэглэн өгдөөгүй морин дээр мордлоо. Хонгор энэ үед биднийг бууцсан шүү дээ. Шүн яахаарахгүй бууцсан гэхэд уугич санал нэгтэй байлаа. Тэр хоёр учрыг нь эс ойлгон байхад нэмхээ хажуугаар нь зөрн яг л тэр хүмүүсийг таньдаг юм шиг нь инээмхийлэн толоод өгөж нэг моринд нь мордоод уугийн руу харна. Машин дээр очие гэд хажуудах хүнээс хөдлөж явсан мориныхын цолбоорыг авна түнлөө сарваллаа. Нар уулын цанаас гэгээр нь тэнгэрт залархад жижиг гэрээс өнөөх бор ир гарч мориндоо мордон ойрхон нэгэн айлд ирээд халуун цаг хүд мэдээ очлоо та. За та нар надад итгэнөө байна уу өөрсдөө л мэд. Би одоо харуулж хэрээр гэр хийж ганцаар явж сурсныг та бүхэн минь сайн мэднэ үсттэй. Би өөдөө хүртэл ингэж явахдаа үзээгүй юм үзлээ. Шүн унтаж байтал миний муу жижиг гэрт хүмүүс ороод ирчих шиг санагдахаар нь. Лаага асаахаа итхад 7 хүн өлийгөө дээрээс хараа зогсож байна. Үгүй хүнч гэлчтэй. Сүүмх цагаан гэрэл шиг нүүр царай нь харагдахаар байвч санаанд юр тогтохгүй улс байсан. Би ч айсан ч гэж ихтэйхэн хөдлөж ярь чадахгүй нүдээ бүтэлцүүлэхээс өөр хийж чадаагүй. Ингээд л үхэгчтэй гэд хэвтэж байхад тэдний нэг нь одоо 4 хүн орж ирнэ. Та цаа аягалж өгөөд юм уу? Зүгээр л эргээд явуулчаараа гэж хэлээд уусаад алга болчихдаг юм байна. Би ч хортхон басаж хурцлаад бууга цэнэглээд юмыг аж мэдхүү гэд хутгаач төрөндөө хийлээ. Хотолгүй хаалгаа онгоогоогүй хэрн нэг хүн орж ирч гисэн зогсож байна. Тэгснээ сайхан намарчиж байна уу? Төөрч хөдөл явна гэж байна. Яг л өмнө орж ирсэн 7 шиг хүн биш зүйл байсан. Би ч юу хийж байгаагаа мэдлгүй ямар ч байсан айж магадгүй гэж бодсноо. Бууга чиглүүлээд л буудлаа. Өнөөхөн ч газар унаад өгөхөд
Дахиад хэдэн сүүдэр гэрлүү хаалахаар нэвтлээд ороод тэрхээр нь дахиад буудаад жоохон зориг ороод гэрээсээ гараад харагдсныг нь бууцаар сөүлдээ ухаан алдаад унаж үүр цаах үйтсэрсэн. Орж усуугаад бууга цэнгэлчгээд өглөө болохыг нь хүлээж өөдрөө бууга шагааж байгаад зөөргөн үлээж оргиж. Би 11 хүн биш зүйлсийг буудчих шиг боллоо. Сонсож суусан айлан гэрийг эзэн хичээлэр тамхиасан татангаа. Би чамаа хотлоо хэлэх хүн биш гэдгийг сайн мэдлгүй яах вэ? Хойч юунд дэр жалга ер нь л 2-3 жилдээ нэг хүн авдаг газар гэж л яриад байдаг. Ортойч байж мэднэ. 7 мартай залуу чирэг үлдэж нарс барсан гэдэг тооч үйдэ. Чэж одоо нутагс элэг өөр тийш явал гэсэн үг юм болов. Энэ яраг нэг их яриад яах вэ? Хөөхөд хөгштэй дог болох биз. Одоо хийд орж ном уушуулж засал хийлэгдээ найз минь. Гэлээ. Энэ явдлаас хойш өнөөхөр дахиж тийшээ зөвлөөгүй мэдээч. Үхэр төрөх хөтөлсөн ганц эр гэрээ ачааллан хоолын замд гарчээ. Тэгтэл засмал замаас салаад өндөр жалга гэдэг рүү жижиг тэрэгтэй 4 залуу хөрвөө очихж. Тэд газар дээр нас барсан бөгөөд нэг нутгийн залуу хүү байсан байна гэх яриа. Замын хүнээс бор ирэн чихэнд хүрчээ. Тэр бодол болон тамхи ороож суугаад санаа алдан хий зүйл сүнсчвтэр юу ч байхгүй. Дэми яриа гэж бодогч 11 гэж амдаа шимнэг шахам хэлээд хаашаа чим яваад өгчээ. Энэ явдлаас хойш тэр нутгаар хаяа нэг морьтой хүн манай мөшийн хаан байна гэж сураглан явхан таарлддагч. Тэрнийг нэгээр нь биш 11 сүнс гэдгээр нь дуудан ам дамжин ярих болжээ. Зохиол бичсэн хард бэлгүү. Дуу оруулсан цодхүү. Хэрвээ манай суугд тань таалагдж байвал лайк, саб дарахаа битгий мартаарай.